Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн нээлттэй арга хэмжээ анхдагчийн үлийн нутаг Булган аймагт боллоо. Энэхүү арга хэмжээнд Булган аймгийн нутгийн удирдлагын төрийн албаныхан хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн 100 орчим төлөөлөгчид оролцлоо. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн Булган аймагт нээлттэй хийлээ. Булган аймагт эдийн засгийн хүнс хөдөө аж ахуйн салбар нь бол 63% эзэлдэг юм байна. Тийм ч учраас энэ хүнсний хувьсгалд бол маш олон ажил хийхээр төлөвлөжээ. 900 гаад төмөс барих, 500 гаад төмсөнд ногоо тариалах, агропарк байгуулах, хөлөмжийн аж ахуйгаа нэмэгдүүлэх гэх мэт маш олон ажлууд төлөвлөсөн байна. За нээлтийн арга хэмжээнд бас тодорхой холбогдох хүмүүс хурж ирж бидэнд бас зөвлөмж мэдээллүүд, чиглэлүүдийг бас өглөө. За өнөөдөр нээлтийн арга хэмжээ бас үр дүнтэй сайхан боллоо гэж харж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бол хангах талын асуудлуудыг нэлээд онцгойж ажиллана. Аймгийнхаа төвдөө 1000 тонны багтаамжтай механикцэн зөөр барихаас ахуулаад мөн одоо тэр сум болгонд одоо энэ мал нядалгааны төвлөрсөн зэгийг байгуулад энээсээ одоо шууд хэрэглэгчдэд хүргэдэг ийм арга хэмжээр орох ажлуудыг бол зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгэхээр энэ чиглэл дээр бид бол тодорхой арга хэмжээний зохион байгуулж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх асуудлуудыг хийнэ. Хамгийн гол нь бидэнд одоо энэ зойрны асуудлын баригдаа шийдэгдээд явах юм бол бид одоо энэ ажлаа бол үр дүнтэй болгоно гэж төлөвлөж байгаа. Булган аймгийн эдийн засгийн үндсэн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 63%-ийг энэ салбараас бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбараас жилдээ 293.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг. Мөн Тус аймгийн хувьд улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 8.3%-ийг, Ханган бүсийн аймагуудын 50.6%-ийг эзэлж байна. Үр тариалтаараа улсын хэмжээнд 3 дахь ордог стратегийн чухал ач холбогдолтой аймагуудын нэг юм. За Монгол Улсын ерөнхийлөгчийн саналаар хүнсний хувьсгал аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийн өрнөд явж байгаа юм байна. За энэ хөтөлбөрийн хүрээнд одоо 1.7 их найд төгрөгийн төсөөлөгдсөн юм байна. Энээс одоо Булган аймгийн хэмжээнд юу хийж хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр одоо Булган аймгийн өнөөдөр санал санаачлага гаргаад ярилцаа сууж байна. Булган аймгийн хэмжээнд 88 аж ахуй нэгж 800 гаруй өрхийн тариаланчид байдаг. Мөн аймгийнхаа дотоодын хэрэгцээ хүнсний ногоогоор 70%, төмс гурлаар 100% хангадаг боловч Ханган бүсийн аймагуудын төмс хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд газар тариалангийн үйлдвэрлэл, шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг гэрчимжүүлэх, услахад талбай хэмжээ, нэгжийн сав хурцыг нэмэгдүүлэх, зөөр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг аймгийн хүнс хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүд хэлж байна.